Сайн бацгаана уу? Бүгд минь өдрийн мэнд хүргэе. Каноци комментлаар танилцуулах гэж байгаадаа таатай байна. Мөн каноныхаа анхны хичээлээр та бүхэнтэй уулзч байгаадаа маш их баяртай байна. Ингээ хамтдаа хэдүүлээ браузер дээр каноци коммент хийгээд каноныхаа сайт руу нэвтэрч орцгоё. Каноци.com сайт руугаа ороход биднэрт ийм дэлгэц харагдана. Канадаар ажиллахын тулд заавал өөрийн хувь аккаунтраа нэвтэрч орсон байх шаардлагатай. За баруун дээр болон логин болон sign up гэсэн хоёр сонголтоостой сонгоно гэсэн. За sign up гэдэг маань ямар нэгэн бүртгэл Канадаар хийж байгаа бол энэ дээр дорж орно. Хэрвээ та өмнө Канадад өөрийн аккаунтаараа бүртгүүлсэн бол логин хийгээд нэвтрээд орчихно гэсэн. За бидний хувьд анхнаасаа бүртгэлгүй байсан одоо бүртгүүлж байгаа гэж үзээд sign up дээр даръя. Sign up дээр дарахаар хоёр сонголт гарч ирнэ. Эхнийх нь Google аккаунтаараа нэвтрэх үү, дараагийн нь болохоор Facebook аккаунтаараа нэвтрэх үү гэсэн хоёр сонголт гарч ирнэ. Миний хувьд та бүхэн зөвлөхөд Google аккаунтаараа нэвтрээд ороорой гэж хэлмээр байна. За Google аккаунтаараа нэвтэрч боллоо. Эндээс өөрийнхөө аль Gmail хаягаар нэвтэрч орно гэдгийг сонгож болно. Яагаад гэвэл бидэрт хувийн болон алтны Google аккаунт хэрэгтэй. Тэгээд хувийн аккаунтаараа нэвтэрч орлоо. За ингээд Google аккаунтаар нэвтэрч орсны дараа ийм хэсэг биднэрт харагдах нэ. За хэдүүлээ каналынхаа ерөнхий бүтэцтэй танилцъя. Home хэсэг буюу одоо нүүр хэсэг тийм ээ. За template хэсэг маань social media, за personal, business, marketing, education, training юм төрлүүдтэй байдаг юм тийм. За social media хэсэг Instagram story хийх гэж юм уу, post хийх гэж юм уу, Facebook post cover хийх гэж юм уу гэдэг бол бэлэн темплейттэй сонгоод авч боломжтой. За personal хэсэг болохоор та urlog гэх юм уу, за карт эсвэл өөрийнхөө 7 хоногийн төлөвлөгөө гаргах гэж юм уу, business service presentation хөө вебсайт үүсгэх гэж юм уу, лого хийх гэж юм уу гэдгээс хамаарат эндээс ингэ сонгож болдог байна. За education хэсэг болохоор хичээлийн төлөвлөгөө сертификат номын хавчгаа ангийн хуваар зэргийг оруулах чаа хичээл хуваар зэрэг оруулахаар эндээс сонгож байна. За дараагийн хэсэгт маань болохоор фотосууд буюу гоё төрөл бүрийн өнгөө зургуудыг бас бид нар татах боломжийг олгодог. Мөн дээрээс нь icon буюу social media дээр ажиллаж байгаа бизнесээр ажиллаж байгаа компьютер дээр өөртөө хэрэгтэй зүйл хийж байгаа үедээ эндээс гоё icon-уудыг сонгоод ашиглаж болно. За мэдээж хэвлэлийн янз бүрийн зүйл хийж байгаа бол эндээс сонголтууд хийгээд олж болдог байна. Канагийн бас нэгэн давуу тал нь бол аппликейшнуудтай холбогддогоор байх давуу талтай. Тэр нь их гоё санагддаг. За тэгээд дээрээс нь мөн багаар ажиллах боломжтой нэг давуу талтай санагдана. За даунлоад хийхээс та Android юм уу, iPhone юм уу, Windows, Mac дээр та суулгах гэж юм гэдгээс хамаараа эндээс өөрөө тохирох үйл систем харуулаад даунлоад хийж авч боломжтой байна. За learn хэсэг болохоор та канагийн талаарх сонирхолтой хичээлүүдийг эндээс авах боломжтой. За тэгээ блог хөтлөж байгаа блогын дизайн, за брендинг нь ямар хайн багш нар болон сурагчдад зориулсан блог хөтлөж байгаа ямар боо темплейтүүдийг би сонгож ашиглах хэрэгтэй вэ гэдэг янз бүрийн зөвлөгөөнүүд буюу learn хэсэг байдаг байгаа. За pricing хэсэг болохоор мэдээж үнэгүй хувилбар руу проектыг сонгох уу, та эсвэл education боловсрол зориулсан канал ашиглах уу гэдэг сонголтууд гарч ирдэг. За тэгвэл тань миний заах байгаа нь free хэлбэрийн ерөнхийдөө та бүхэндээ танилцуулах гэж байгаа. За үнэгүй хэлбэр дээр маш олон төрлийн үнэгүй темплейт зурагтай видеонуудыг тань санал болгодог. За энэ хэсэг дээр ямар төрлийн темплейт сонгож юм хийж байгаа гэдэг шууд энэ дээр search хэсэгт бичээд хайрч болдог. За энэ help center хэсэгт нь болохоор тань канал дээр ажиллахад тусламжаа асуудал юм л ийшээ ороод мэдээлэл авах боломжтой. Settings хэсэг рүү оръё. Settings рүү орохоор таны ерөнхий мэдээлэлүүд гарч ирнэ. За та энэ аккаунт дээр ямар нэрийг бүртгэсэн, мэйл хаягаар бүртгүүлсэн мөн дээрсэн каналыг ямар чиглэлээр ашиглаж байгаа. За сурагч юм уу,
боловсруул одоо өөрийнхөө бизнес зориулж ашиглаж байгаа юм тий. За эсвэл хувийнхаа зүйлсүүд одоо хувийн өөрийн хийдэг пэйж боцтой групптэй ашиглаж байгаа бол personally сонгож болж байна. За бид нар багш учраас digital бизнесийн сонголоо. За мөн дээрээс нь хэлүүдээ өөр зүйлүүдийг ингэ сонгох боломжтой. За зүүн дээр болсон дээр байгаа great design гэсэн хэсгийг дарж оръё. За энэ хэсэгт мэдээж presentation хүү, видео, лого хүүтэй за poster бэлтгэж юм гэдэг ингээс дизайныхаа одоо хэмжээ сонгож болтойгоор мөн custom design хэсгээр ороод ямар хэмжээтэй үзүүлэн ямар хэмжээтэй poster бэлтгэж байгаа гэдгийг өөрөө сонгох боломжтой. Өөрөө шууд гараараа бичиж оруулах боломжтой. За тухайн хэмжээний одоо сонголтуудаар pixel, inch, millimeter, centimeter гэсэн сонголтуудтай байдаг. За тэгэхээр хамтлаа millimeter гэсэн хэмжээний сонгоод 210 болон 297 millimeter хэмжээтэй буюу үндсэн A4 бичиг засгийн хэмжээтэй сонгоод үзүүлэлт хийж байна гэж үзсэн юм байна. Хэмжээгээ өгөөд great design гэдэг дээрээ дараад өгвөл бидний ажиллах шинэ талбар үүснэ гэсэн. За мөн энэ дээр одоо дурын одоо зургийг өөрийнхөө компьютер дээрээс оруулж ирээд тэрэн дээрээ шууд ажиллаад явчих бас боломжтой байдаг гэсэн. За мөн энэ дээд талаас та темплейтүүдийг сонгох боломжтой байдаг бол эндээс шууд томруулсан одоо хэлбэрээр нь ямар бүрлийн темплейтийг би сонгож хийж болох үү те. За Facebook пост гэж байгаа юм эндээс темплейтүүдийг эндээс харж байгаа шууд нэгээд ажлын хэлбэрээр үүсгэж байна. Ерөнхийдөө маш олон өнгөө хэлбэрүүдийг бид нар санал болгодог байгаа. Өнгөө хэлбэрүүд санал болгож байна. Хэдүүлээ Facebook-ийн пост гэж байгаа юм тийм. Facebook пост гэж байна. Эндээр page гэсэн хэсэг гарч ирж байна тийм ээ. Доолгын зурагтай. Энэ бол төлбөртэй хэлбэр гэсэн үг шүү манайхаа. За харин free бол нөгөө хэлбэр гэсэн үг хандаа free-г бид нар ашиглана. Сайн темплейтийг сонголоо. Сонгосон темплейт маань шинээр одоо цааш үсгээд ингэж ороод ирж байна. Энэ Canva гэж бичгтэй бол энэ бол төлбөртэй зураг байна гэсэн. Тэгэхээр энэ төлбөртэй зургийг бий болгох чинь төлбөртэй учраас одоо бид нар татагдахгүй байгаа. Заавал та төлбөрөө төлж татна гэсэн бичиг гарч ирдэг. Тэгэхээр энэ зургийг бий болгох чинь. За энэ фотос гэсэн хэсэг рүү ороод зураг тавьлаа. Good luck. Айн тэмээ зурагтаар мэдээж төлбөртэй хэлбэр учраас free гэсэн бичгтээ бид нар сонгох хэрэгтэй. Айнаас free учраас энэ free зургийг сонгоод чирч чадраад энэ бүрийн дотроо оруулаад. Темплейт дээр ажиллахаас өмнө та бүхэн шинэ ажлын төлбөр үүсгээд за тэрэн дээр байгаа энэ цэснүүдийг та бүхэнд танилцуулъя гэж бодож байна. За мэдээж энэ темплейтийн нэрээр энэ анханаас нь цаанаас нь өгсөн нэр байгаа. Энийг өөрчлөөд за постер мэдээ чичээд яа нэг хийж авах учраас нэрийг нэг өгчлөө. За зүүн талд байгаа цэснүүдийн талаар хамтдаа танилцъя. Энэ темплейт дээр бидний сонгох боломжтой темплейтүүд маань байгаа гэсэн. За ерөнхийдөө та өдрийн талаар Facebook пост хийж байгаа юм уу? Ижид өдрийн талаар пост хийж байгаа юм уу? Хайрын баяр зориулсан пост хийж байгаа юм уу гэдэг ингээд ангилчихсан байдаг. Хамгийн доод ололцоод бүх одоо нөгөө тань санал болгож байгаа темплейтүүд ингээд гарч ирдэг гэсэн. За дараа нь болохоор upload гэсэн хэсэг байгаа. Upload гэсэн хэсгээр дарахаар гурван сонголт гарч ирнэ. Images, videos, audio. За image хэсгээр нь дараад upload media-д дарах юм бол компьютер дээр байгаа ямар нэгэн зургийг та татаж оруулж өгнө гэсэн. За жишээ нь би энэ зургийг
Дараад open гээд оруулаад ирнэ. Ингээд яаж юм? Имиж хэсэгт маань ороод ирчихсэн гэсэн. За би видеос дээр дараа нууц апплод медиа гэж яах нь оруулаад ирчих гэсэн гэсэн үг тийм. За ингээд видео байгаа. За энэ видеог ингээд татаад оруулаад ирлээ гэх мэт ингээд ороод ирэх юм байна. За мөн дээрээс нь аудио хэсгээр нь би компьютер дээр байгаа дурын нэгэн дуу оруулаад ирчих болох юм. За музик гэсэн хэсгээс би дурын нэг дуу сонгоод оруулах. За өөрийнхөө ашиглагч байгаа дуу болон видео зургийг ахна Canva руу адил апплод хийгээд оруулаад ирж болдгоор бас даваа талтай. Заавал Canva дээр байгаа бэлэн зүйлийг ашиглахгүйгээр би өөрийнхөө хийсэн тийм өөрийнхөө өөр сайтаас ч юм уу татаж авсныгаа би Canva дээр оруулаад гой постэр бэлтгэе, гой үзүүлэн бэлтгэе гэсэн юм оруулаад ирж болно гэсэн. Дараагийн хэсгийг хамтдаа харъя. Фотос гэх хэсэг байгаа. Фотос дээр маань болохоор та Canva дээр байгаа маш олон төрлийн өнгөө зургуудаа сонгоод ашиглах боломжтой. Харин тэдний зургатайг нь ашиглаж болох байх нь тийм Pro учраас тэгэхээр free гэсэн олон төрлийн темплатуудаас сонгох боломжтой. За энэ дээр мэдээ search хэсгээр нь өөрийнхөө хайх байгаа зүйлийг оновчтой бичээд хайн. Background гэдэг зүйлийг сонглоо гэхэд за би background ямар backgroundтай зүйлийг гэж байна тийм эндээс ингэ сонгоод оруулаад ирж болно гэсэн. За би энэ арын background-ыг авчи. Тэгмүүдээ эндээс би нэг зураг сонгоод чирээд оруулж. Ингээд ороод ирж байгаа. Download зай гэх юм бол мэдээж нэгэн сумнаар дараад үйлдэл бицаагаад урьдчилан тэмцээдэг болгож байна. Маш олон төрлийн өнгөө контрол буюу өнгөө зургуудаас мэдээж Canva-аар маань хангалттай байгаа. Дараагийн хэсэг бол элемент хэсэг байгаа. Элемент хэсэг маань дотроо бас олон төрлийн ангилал буюу сонголтуудтай. За энэ бол бүрэн шулуун зураасанд ашиглах юм, дүрснүүд ашиглах юм. За мэдээж фрейм, фото фрейм юм уу? Тэг ямар фрейм хийх юм, брэнд хийх юм. За стикер буюу одоо нэг хөдөлгөөнтэй стикерүүд ашиглах уу? За мэдээж чарт буюу одоо альва нэг янз бүрийн гэж ойлгож ашиглаж болох юм. За зургуудын нэг хуваалтууд байна тийм үү? Тэгээд маш олон төрлийн сонголтуудыг танаас санал болгож байна элемент хэсгээр. За би мэдээж энэ дээр нэг элемент сонгох юм бол энэ дээр зурган дээр нь дарах нь бол энэ дээр нь автоматар орж. Тэнгүүт би дээр нь дараад энэ дээр хаана байрлуулмаар. Тэр хүссэн газраа байрлуулж. За энэ ашиглах юм бол дэлгэр дараад орчих боломжтой. Элемент хэсгээр бас олон төрлийн сонголтуудыг тань санал болгох нэ. За дараагийн хэсэг нь текст. За эндээс сонгох боломжтой. Эсвэл та эндээс өгөгдсөн өнгөө бас олон төрлийн байна. Текстийн загваруудаа сонгоод ажиллах боломжтой байна. За дараагийнх нь аудио хэсэг байгаа. За аудио хэсэгтээс шууд free download-ыг сонгох бас боломжтой. Free гэдэг дээр нь дараад apply дээр орчихгоо та өнгөө хэлбэртэй өнгөө ашиглаж болох дуунууд маань хэрэглэж сонгогдоод гараад ирж байна гэсэн. Дараагийн хэсэг бол видео. Видеонуудаа эндээс материал сонгох боломжтой. Видеонууд дотроо бас амжилттай хань тийм байгалийн багц хүмүүстэй видео авах юм. Та видео авах юм тийм бороо орж авах юм. Дахайн план хиндэр ашигламаар байгаа юм тийм. Эндээс бас маш олон төрлийн сонголтуудыг ашиглаад байна. За дараагийн background хэсэг. Арын фоно хүснээр сольж болно. Background хэсэг учраас одоо солихыг хүссэн background-аар дарчгаад нэг удаа дарчгаад автоматар яах нэмгүй бидний ажиллаж байгаа слайд маань өөрчлөгдөж байгааг анзаарч байгаа тийм ээ. Мэдээж дараад байна. За бид цааш ахны хэлбэр тавьчих байгаа учраас мэдээж за чинь дарчин
засвал маусанлаг контрол зэрэглээ дараад бичиж болно. За дараагийн хэсэг нь followers хэсэг юм тий. За нөгөө таны лайк хийсэн болон татаж авсан зүйлүүд ингээд харагдана гэсэн. За more хэсэг дээр нөгөө аппликейшнуудтай холбогддог гэж би өмнө хэлсэн шүү дээ тийм ээ. За тэгэхээр Facebook, Pixabay гэдэг нөгөө зургийн сайтууд гэдэг тийм ээ. Өндөр чанартай тэд маань бас давхар холбогдсон байдаг. За emoji-тай холбож болно, Facebook-тай холбож болно. За мөн дээрс нь bit emoji-гаар холбож болно. За bit emoji дээрээ дарангууд өөрийнхөө Snapchat-тай bit emoji-гаар хийчихсэн бол энэ дээр ингээд таны bit emoji ороод ирээд ингээд холбогдсон байдаг. За энэ болохоор миний өөрийн bit emoji байх юм. Bit emoji-гаар холбогдсон байгаа нь харагдаж байна. За тэгээд энэ style дээр дарахаар та одоо яг энэ дээр ямар өнгөний хослолыг ашигламаар байгаа. Тэгээ бас сонгоод өгч болдог. За фондуудаа бас ингэсэн сонгох боломжтой тийм. За зөв хажууд линкснүүд маань ийм маш олон төслийн өөрийн бус гүйцэтгэдэг байна. Баруун дэд болон байгаа хэсгийг харна. Энэ доошоо заасан юм бол за даун авч хийхдээ хэрхэн яаж одоо татаж авах вэ тийм ямар өргөдөлтөд татах вэ гэдгийг хаашаа PNG буюу зургийн хэмжээгээр юм уу JPG-гээр юм уу эсвэл print хийхээр юм уу PDF файлаар юм уу эсвэл PDF print хийхээр юм уу за энэ дөрөв болон GIF-ээр татах гэсэн юм сонголттой. За энийг би бол зургийн файлаар хийж байгаа PNG-ээр хадгалчихъя. За гэтэл энэ дээр ингээ хадгалаад энэ дээр $1 одоо юм бэ шүү гэдэг нь надад сануулга гараад ирсэн байна. За тэгэхээр энэ нь юун дээр байгаа юм бэ гэдэг нь ингээс нь харж өгөөд нэг өдөө хэлбэрийнхаа зургийг нь устгачиж авчихсан. За энэ нэг бахан цэгтэй юм шиг юм бол өнгөтэй байгаа юм тий. За энэ remove watermarks гэдэг энэ цогцыг бүтээсэн гэж энийг яагаад өгч. За энэ нас бүтээсэн юм тий. За одоо хэдүүлээ буцаад хадгалах гэсэн рүү орж харъя. За идэвхжсэн зүйл байхгүй. Тэнгүүд би даунлоад дээр татаад авчих гэсэн. За тэрнээс өмнө хэдүүлээ энэ дээр байгаа текстийг өөрчлөлт тийм үү? За хорон мөч бүрээсээ авч байна. Сайн даттай өгчихгүй гэх юм бол одоо доош нь таваад байна. За одоо би яг энэ хэрэг хөдөлгөөнтэй болсноо гэх юм бол animate гэдэг таана. За тэгвэл тухайн нөгөө текст нь яаж гарч ирэх вэ? Энэ дээр байгаа зүйл нь хэрхэн яаж хөдөлгөх вэ гэдгийг хамт харж байна. За фэйд авах юм хийж харагдана. Тайм болох юм хийж гарч ирж харагдана. Ингэж бас гарч ирж харагдаж байна тийм. GIF дээр буюу видеоор хадгалж байгаа тохиолдолд анимашн оруулаад өгөх бас гоё. Энэ зүйлсээ PNG хэлбэрээр хадгалж байгаа учраас PNG-ээр нь хадгалчих. За тэгэхээр даунлоад гэсэн зүйл таана. За энэ дээр мэдээж татагдж байна гэдэг нь гарч ирж байна. За хамгийн доор татагтаад ороод ирсэн. Тэгэхээр энэ дээр агаад эцсээд гарчин. За хэдүүлээ хадгалсан построо хамтдаа харъя. За хадгалсан зургийн постэр маань ерөнхийдөө ингэж харагдана. За зураг болон текст өнгө төрснүүд агай гол чанартай татагдсан байгаа. За энэ систем нэгдсэн байна тийм. За энэ гурван систем хийлээ дараад үзье. За шууд Facebook пэйж руугаа энэ пострыг шууд оруулж болдог. За даунлоад хийхдээ ямар өргөтгөлтэй татах вэ гэдэг зүйлээ төвлөрчихсөн шүү. Нөгөө ажлын 3 цэгээр дарахаар тэр юм харагдаж байна тийм. За энийг би дундаа нөгөө хүмүүст шеэрлээ тийм. За энийг би копидоод яах нь
тухайн нөгөө хамт ажиллаж байгаа хүмүүс руугаа одоо шеэр линкийг авчиж тавиад тэгвэл нөгөө хүмүүс маань энэ дээр ороод ирэх юм тийм ээ. За групп шеэр гэж авна. Pinterest, Pro бас Pinterest руу ч гэсэн шеэрлийг оруулж боломжтой. Эсвэл шууд канал дээрээсээ нөгөө презентацийн хэлбэрээр шууд үзүүлж болдог. За мөн үзүүлж явахлаа давхар бичлэгийг хийж болдгоо бас аваад байна. За CR-ыг харж байна. Мөн адил энэ дээр та презентацийн бэлтгэж байгаад тэр PowerPoint руу хуулаад оруулаад авах бас боломжтой байдаг шүү. За энэ дээр нь add page-ийг дарахаар дараагийн хуудас мөн адилаар энэтэй адилхан background-тай үүсдэг. За клик дарж бүтэж байна. За duplicate яг нэгээр бид дахиад ижилхэн байхаар харуулж юм аа duplicate-ээр дарангууд яг ижилхэн тохиол болоод авчиж байна. За тэгэхээр энэ дээр буцаачаад delete-ийг дараад гарч ирж байна. За яг энэ гадна талын том хүрээ хэсэгтээ дараа нь гадна талаас нь төгсөж байгаа. Тэгвэл энэ хажуу талд нэмэх команд бичиж болох юм гарч ирж байна. Энэ дээр одоо энэ дээр фондоо өөрчлөлөө хамт нөгөө хүмүүстэй багаж хийж байгаа юм байна. Гэсэн тийм. За тэгэнгүүт яг энэ хажуудаас нь бичдэг байна. Хэдэн ч хүн зэрэг ажилласан одоо дундаа шийдлээд энэ дээр ингээ ажиллах боломжтой тийм. Зөвхөн зурган пост биш та нөгөө презентацийн одоо тайлан тавих гэж авч юм тийм тохиолдолд багийн одоо ажиллаад тавих гэж байгаа үед ингээ дундаа шийдлээ ажилладаг хажууд нь өөрийнхөө сэтгэлтэй ингээ комментээр оруулах боломжтой байдаг. Энэ нас даваад тустай байдаг шүү. За шууд Facebook руу publish-ийг оруулж болдог шүү гэсэн үг тийм. Энэ connect өөрийнхөө нөгөө Facebook-ыг холбонгод энэ дээр хийсэн төлөө шууд Facebook-ыг publish-ийг оруулж бүрэн боломжтой байдаг. За энэ share дээр дарлаа. За нөгөө хамт ажиллаж байгаа хүмүүсийн мэйл хаяг нэг шууд хүчтэй болно гэдэг. Эсэнд чи одоо тухайн юм яашлаа тийм ээ. Хамтарч ингэ хийя. За эсвэл энэ edit гэсэн хэсгээр copy link-тэй дараад маань нөгөө Facebook чат руугаа ч юм уу тийм хамтын дундаа ажилладаг мэйл хаяг ч юм уу энэ линкийг copy-даад явуулчихвал нөгөө хүмүүс маань хүлээж аваад ингэ автоматар оршиж хамтдаа зэрэг ажиллаад явах боломжтой болтгоо. За мөн дээрээс нь энэ доор та ямар хэмжээтэй дэлгэсэн дээр хармаар байгаа таарч болно тийм. За томруулаад ерөнхий нөгөө юмнуудыг тодруулж томруулж хармаар байна. За ерөнхийдөө fix-ээс онгоцмаар ерөнхийдөө дэлгэсэн дээр ерөнхийдөө хангалттай хэмжээнд харна. За энэ дээр нөгөө өөр зүйлүүд хийсэн бол ингээд өөр пэйж хуудсууд нэмэгдээд ажилласан бол ингээд бүгдийн зэрэг жижигүүлээд харж болох боломжтой. Айн доор мэдээж ажиллах гарчээ. За full screen-ээр би хармаар байна гэх юм бол энэ хоёр жишээ заасан юм дээр дараад full screen-ээр бас давхар хад томруулаад хийх харуул ингэж бас харах боломжтой. Нөгөө presentation хийжээд нөгөө харах гэх юм бол ингээд харж болдгоо гэж хэлчихсэн тийм. Pressing гэдэг харж ялдаг гэсэн шүү дээ. За тэгээ хажууд жишээ гүйлгээ хамтдаа хийсэн слайдуудаа гүйлгээд харж байна. Тэ байх нэ. За тэгээ буцаад харж. Канваныхаа эхний хичээлээр та бүхэндээ канвагийн талаарх ерөнхий ойлголтыг өгч чадсан гэж бодож байна. Тэгээ дараагийнхаа сонирхолтой хичээлээр ер нь бас талаар түр баяртай